За сайн бацгаана 10 дугаар сарын 28-ны техникийн шинжилгээг тавд хүргэж байна. За энэ евро долларын 1 цагийн зураг дээр өчигдөр зурсан зураг маань харагдаж байна. Эхний ээлжид 1.41.00-ыг сэтлэх болов гэсэн бүр 42.50 хүртэл явсан байна. Нэлээд хүчтэй дээшээ өссөн байна. За эндээс одоо дараагийн өсч болох цагийг бол ийшээ харнаа. 43. За хавтад хийж байна. За эндээс 43.50 гэсэн цаг. Энийг бол дараагийн өсөлтийн цаг гэж бид тодорхойлж байна. За энэс эргэж унж байгаа тохиолдолд 41.00 шалгана. Энэ орчимд энд харагдж байгаа 50 муу эврэж энэ орчимд төрж ирэх бах. Энд хэрэг доош онвол эндээс ойгоо дахиад дэшээ 42.50 шалах хөдөлгөөн гарах бах. Ойхгүйгээр шууд дэшээ өсвөл 43.50 гэсэн цаг байгаа. Үүний наан бол 43.00 гэсэн цаг байж байгаа. Мөн 42.50 гэсэн цаг байж байгаа. Энэ гурван чухал зүгүүдийг өнөө ороо хүрч магадгүй. За долларын хувьд бидний харж байгаа энэ цаг бол одоо түүхэн дооцог болчиход байна. Эндээс дахиад түүхэн дооцог хийх юм бол 75.50 гэсэн цаг байж болно. За эндээс өснө гэж үзвэл эхний ээлжинд 76.00 гэдэг цагийг хүрэх хэрэгтэй болно. Үүний дараа 76.30. Энийн дээр нь 76.50 гэсэн цэгүүд харагдаж байгаа. За энд алт харагдаж байна. Нэг өдрөөр зурсан. За алтны уналтыг очлоорой. Техникийн сатал гараад шүү. За алтны өсөлт одоо ханш бол 1740 гэсэн ханш харагдаж байна. За 1770 гэдэг энэ бол бас нэлээд чухал ханшгаа. Өмнө энд бол энэ орчимд нэлээд барьаар болж исэн. За одоо эндээс хэрүү ханаж орж ирвэл 1600, 1700 гэдэг энэ цэг рүү орж ирэх ийм бололцоо бол бий. Одоо Европын болон бусад Японы интервенц зэрэг суурьгчийн зүйлүүд бол нөлөөлөх баха. За өнөөдрийн шинжилгээ юмруу байна.